Монгол телевиз олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоо үзүүлж байна. Өдрийн мэнд энэ зурвсыг саадгүй хүлээн авсан гэж найдаж байна. Орос түншидтэн дахин итгэл хүлээлгэлээ. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь татварын асуудал дээр илүү ил тод болсон. Энэ ажлыг аль болох хурдан гүйцэтгэх боломж байна уу? Энэ бол нууцын зэрэгэлтэй мэдээлэл. Тэд Бермудад барилах компани ашиглаж татвараас зайлсхийх болно. Баяртай. Харин энэ удаагийн Деважингийн баримтууд нь мөн л томоохон шуугиан дэгдээсэн үйл явдал болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Applebee болон Asia City-гийн хоёрч том офшор үйлчлэгээ үзүүлдэг байгууллага түүжлэн өөр хэд хэдэн татвар төлөлтийг хөнгөлөх үйлчлэгээ үзүүлдэг компаниудын нууц баримтуудыг дэлгэлээ. 19 офшор бүсээс 13.4 сая нууц баримт. Энэхүү баримтуудаар 120 гаруй улс төрж төрийн тэргүүнүүдийн офшор дансны мэдээллийг ил болгосон байна. Тэдний дотор Английн хатан хааны хөрөнгө оруулсан компаниас эхлүүлээд Америкийн Нэгдсэн Улсын худалдааны сайд Wilbur Ross зэрэг нэр бүхий хүмүүсийн нууц офшор дансны мэдээллүүд багтаж байгаа юм а. Wilbur Ross-ийн хувьцаа эзэмшдэг Navigator компани нь Оросын улманы улсын ерөнхийлөгч Владимир Путиний хүргэний хамтаар Оросын хоёрч том олигархийн хамтран эзэмшдэг Sibur компанитай сая долларын ашигтай хамтран ажилтгийг илрүүлсэн байна. Бид дэлхийн томоохон корпорацийн нэг Apple-ийг шалгаж байна. Бид татвараас зайлсхийх хууль бус үйлдэл гаргаагүй. Үүнээс жилийн дараа татвараас зайлсхийх хэргийн эсрэг шинэ хууль гарсны дараахан Apple компани бага татвар төлөх шинэ стратеги хэрэгжүүлж эхэлжээ. Татвараас зайлсхийхийн тулд компаниуд юу хийхийг бид харж байна. Nike-ийн хувьд лого нь, Facebook-ийн хувьд хэрэглэгчт нь тэдний оюуны өмч байдаг. Ийм төрлийн оюуны өмчөө офшорт хадгалсан нь Америкийн компаниудын хувьд ашигтай алхам болсон юм. Баримтуудаас үзвэл нууц бүсүүдэд компани ашиглан татвараас зайлсхийх, мөнгө нуух арга нь хэдэн 10 жилийн туршид системчлэгдсэн байдлаар үүсч бий болсон нь харагдаж байна. Glencore компани татвараас зайлсхийсэн хэрэгээр дахин шүүмжлэлд өртөөд байна. Дэлхийн томоохон байгууллагуудын нэг болох Glencore-ийн тухай шинэ баримтууд илэрлээ. Манайх дэлхийд даяар 154 мянган ажилтнтай 70 дуурхайн олборлолт хийдэг байгууллага. Paradise нууц баримтуудаар Glencore компанид бага татвар төлж, сая долларын хэмнэлтийг компанида хийсэн гэж баримтуудаар ил болгосон байна. Татвараас зайлсхийх нь дэлхийн эдийн засгийн салбарт зөнгөлөх хандлага болж байна. Эрен сурвалжлагаар Канадын эрх баригч либерал намын гол гишүүдийн офшор хөрөнгийг ил болголоо. Та амжилтыг юугаар хэмжих вэ? Олж байгаа мөнгөний хэмжээгээр л хэмжин шүү дээ, амархан. Ерөнхий сайд Justin Trudeau шудраг татвар төлөлтийн төлөө компанид ажлынхаа үеэр татвараас зайлсхийх хэрэгтэй тэмцэн гэдгээ мэдэгдэж байсан юм а. Харин Trudeau-гийн итгэлтэй зөвлөх Stephen Bronfman Cayman арлуудын офшор дансанд хэд хэдэн 10 сая доллар байршуулсан байсан баримтууд илэрсэн байна. Мексикт өмнө нь бэлгийн хүчирхийлүүлсэн хэрэг толбогдож байсан католик сүмийн ламын байгуулсан шашны бүлэглэлийн Ватиканы оролцоо Ромд төлөөлөгчтэй офшор компаниудын тухай баримтуудыг дэлгэсэн байна. Европын томоохон баячууд хэдэн 10 сая долларын үнэтэй онгоцоо Мэн арал дээр бүртгүүлж татвараас зайлсхийх үйл ажиллагаа явуулж байна. Африкт Маврикийн арал нь чихрийн нэршингийн баялаг нөөцөөрөө алдартай. Харин энэ арал дээр Африкийн нөөц баялагаас ашиглахын цэцүү бага хэмжээний татвар төлөх сонирхолтой компаниудаар дүүрсэн байна. Азид Индонезийн дарангуулагч Сухартогийн гэр бүл болон өмнө нь авилгалын хэрэг толбогдож байсан түүний хүү Томигийн офшор хадгаламжийг илрүүлсэн байна. Бид дэлхийн хамгийн өндөр нууцлал бүхий нууц ажиллагааны 5.1%-ийг шалгаж үзэж байна. Ийм төрлийн нууц баримтуудыг олон нийтэд ил болгох нь чухлаа. Өглөөний мэнд бид олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас явж байна. Та үнэмлэхээ үзүүлэхгүй юу? Олон сарын турш олон зуун сэтгүүлчдийн нууцлалын горонд хамтран ажилласан олон 10 сурвалжлага мэдээлэл өнөөдөр дэлхийд даяар 1 цаг мөчид олон нийтэд хүрч байна. 2016 онд Панамын баримтууд задарснаас хойш 67 орны 96 хэвлэл мэдээллийн байгууллагууд 382 сэтгүүлчид хамтран ажилласан Деважингийн баримтууд буюу Paradise Papers цуврал эрен сурвалжлага мэдээлэл үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Монгол Телевиз олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран тус баримтуудаас эргийн гадна буюу офшор бүсэд компани байгуулсан Монголын улс төрчид улс төрийн хамаарал бүхий этгээдүүд болон улс төрийн өндөр албан тушаал харьж байсан иргэдийн талаар мэдээллийг өнөөдрөөс эхлэн цувралаар хүргэж байх болно. Дэлхийд даяар засгийн газрууд болон татварын байгууллагууд хаахыг оролцдог татварын хөнгөлөлтөө эдгээр бүсүүдэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10% хүрэх мөнгө байрсан байдаг гэж зарим эдийн засгчид үздэг байна.
Дэлхийд даяар хамгийн их мэдэлтэй, хамгийн их хөрөнгө орлогоо нууцлахыг хүссэн эрхмүүдийн хэрэгэлдэг энэхүү санхүүгийн схемийг зогсоох арга хэрэгслийг хууль тогтоогчид, хуулийн байгууллагууд эрэлхийлж байгаа энэ цаг мөчид Монгол улс 2017 оны 4-р сарын 13-нд нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, офшор бүсэд данс эзэмших, мөнгө өргөн байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглосон билээ. Тус үйл явдлын дараа энэ оны 8-р сарын 31-ний өдрийн засгийн газрын ээлжид хуралдаанаар 49 офшор бүсэд хамаарах гадаад улс түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хилцэн батлаад байна. Деважингийн баримтууд буюу Paradise Papers офшор бүсэд хөрөнгө шилжүүлэх компани байгуулах дэлхийн хамгийн том хуулийн фирм болох Applebee болон бусад дата базаас бүрдсэн 1.4 терабайт баримтуудаас өнөөдөр бидний танилцуулах Монгол улсын иргэний байгуулсан офшор компани бол Голомт Investment Limited. Британий Виржиний арлуудад 2014 оны 4 сард байгуулсан энэхүү компани Монгол улсын банкнд санхүүгийн хэрэгсэл байршуулах зорилго бүхий тусгай компани гэж хуулийн фирмийн мэдээллийн санд үлджээ. Бидэнд байгаа баримтаар энэхүү компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвэн явагдаж татан буугдаагүй байна гэсэн бол энэхүү компани Монголд хаяг нь бод самбагийн 9 давхарт гэсэн байна. Монгол улсын иргэн Ган жолоо тус офшор компани санхүү эргэлсэн захирлаар томилогдсон байгааг үзэгч та бүхэн харж байна. Ган жолоо нь одоо Mandal General даатгал төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Голомт банкны ажилтан юм. Харин бидний сонирхлыг татсан мэдээлэл бол энэхүү офшор компанид хувьцаа эзэмшдэг Bud International компани байлаа. 100% хувийн эзэмшилд байдаг гэж Apple хуулийн фирмд мэдүүлсэн тус компанийг Монгол улсын иргэн Голомтын гэж овоглогдож ирсэн Данзан Доржийн баясгалан эзэмшдэг. Applebee хуулийн фирмд Хонконгийн салбарын ажлагчдын хоорондын имэйлээс харахад баясгалан олон улсын засаглалын нэр томьёогоор PEP буюу Politically Exposed Person улс төрийн нөлөө бүхий этгээд гэж түүнээс болгоомжлсон байгааг үзэгч та бүхэн харж байна. Bud International компани хувьцаа эзэмшигчдийн Applebee хуулийн фирмд гаргаж өгсөн огноогүй загталт тус компанийг Монгол улсын иргэн баясгалан Батбаяр болон Callaway Consulting компани 44, 33, 23% эзэмшдэг бөгөөд нийт 23 тэрбум 688 сая 79 ширхэг хувьцааны задаргаатай гэсэн байна. Иймэл бидний шалгасан төрсөн он сар өдөр бичиг баримтаар баясгалан нь улс төрд нөлөө бүхий итгээд байна. Компани байгуулж өгөх боломжтой эсгэд хариу өгнө гэж бичсэн байжээ. Харин Монгол визийн редакцийн анхаарлыг татсан зүйл тус компанийг байгуулахад хавсаргасан тус офшор компани хувьцаа эзэмшдэг Bud International компани хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл дагалдаг компани дүрм дагалдуулан хавсаргасан гэрээнүүд байсан юм. Bud International компани дүрмд тус компани 23 тэрбум 688 сая 79 төгрөгийн 4 санттай буюу үнэлгээтэй гэсэн байна. Тэгвэл тухайн үед ийм үнэлгээтэй компани хувьцааг эзэмшиж байсан Б Батбаяр гэж хэм бэ? Callaway Consultant компани хэний компани вэ гэсэн асуулт үзэгч та бүхэнд сонирхолтой байгаа. Монгол улсын иргэн Батбаяр нь нийтлэл сэтгүүлч Баабар гэдгийг бид утсаар тодруулсан бөгөөд тэрээр энэхүү компанид хувьцаа эзэмшиж байсан эсгээ бидэнд тодорхой хэлээгүй бөгөөд хэрвээ энэ мөнгө байгаа бол хувааж авах саналыг Монгол визийн сэтгүүлчид тавьсан юм. Бид Callaway Consulting компани эзэмшлийг тодруулахад Монгол улсын иргэн Монгол овогтой алтан уяг ганцаар эзэмшдэг байсан бөгөөд тэрээр Монгол улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн аж. Үзэгч та бүхэн Монгол телевизийн Панамын баримтууд сурал сурвалжлагыг анхааралтай үзсэн бол офшор бүсэд бүртгэлтэй компани эзэмшдэг нь ил болсон дараагийн хүн бол санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байгаад уг мэдээлэл гарсны дараа ажлаа хүлээлгээ өгсөн Харьюугийн Бум Эрдэнэ юм. Панамын баримтуудаас харахад Бум Эрдэнэ 4 офшор компанитай холбогдсон. Эдгээр 4 компанийг тэрээр бүгдээр нь Хятад улсад байрлах Топшангву зуучлалын компаниар дамжуулан нээж өгчээ. Бум Эрдэнийн офшортой холбоотой Даваагийн Батбаяр гэж хүний нэр тодорсон. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Бум Эрдэнэ Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр нар Монгол улсад бүртгэлтэй нэг компани офшор 3 компанийг хамтран эзэмшдгийг бид илчлэн мэдээлсэн билээ. Алтан хуйг өмнө нь бидний сурвалжилж байсан Бум Эрдэнийн төрсөн эцэг гэж зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байдаг. Харин бид энэ компанийг баясгалан ямар зориулалтаар байгуулж одоо хэдэн хувьцаа эзэмшдэг талаар тодруулахад тэрээр хэдэн жилийн өмнө Bud Group-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаанаас олж энэхүү компанийг байгуулсан Баабар Алтан хуйг нар надад тусалсан. Улсын хурлын гишүүн асан Мөнх чулууны зоригт Алтан хуйг руу
Улсын хурлын гишүүн Болд Баабарт тухайн үед хувьцаануудаа шилжүүлж байсан сүлд. Чи анзаарвал эдгээр хувьцаа цөм миний гэр бүлийн хүн миний нэрээр шилжсэн байгаа. гэж бидэнд уцаар хэлсэн юм. Тэрээр Монгол улсын иргэн Батбаяр Алтан уяг нар энэ компанид хувьцаа эзэмшиж байгаагүй тул мэдээлэл нэр дурдахгүй байхыг биднээс хүссэн боловч Деважингийн баримтуудад тус иргэд Монгол улсын Bod International компанид хувьцаа эзэмшиж байсан нь болох нь нотлогдож байна. Сайн байна уу? Голомт Investment Limited компаниг үүсгэн байгуулах үед Bod International хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Голомт банкны толгой компани байсан. Тухайн үед Bod International хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гадаадаас хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө яригдж байсан боловч хэрэгжээгүй. Bod International хязгаарлагдмал хариуцлагатай компани нь одоо Голомт банкны толгой компани биш бөгөөд Голомт Investment Limited нь идэвхтэй үйл ажиллагаа эрхлээгүй байна. Нэмж тайлбарлахад 2013 оны сүүлээс Bod International хязгаарлагдмал хариуцлагатай компани хувь эзэмшилд өөрчлөлт орсонтой холбоотойгоор томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэж группийн компаниуд хуваагдсан юм а. Уг бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 2014 оны 7 дугаар сард Голомт банкны хувь эзэмшил Голомт Financial Group хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжсэн. Бид үзэгч та бүхэнд ямар нэгэн мэдээлэл хасч редакторлохгүйгээр баримтуудыг үзүүллээ. Баясгалан Батбаяр Алтан уяг нар хамтдаа Bod International компаниг эзэмсэж байсан бөгөөд харин Голомт Investment Limited гэх офшор компани тус компани хувьцааг эзэмшиж байжээ. Деважингийн баримтуудад цувралын эхний мэдээ үзэгч та бүхэнд хүрлээ. Энэхүү ерөн сурвалжлах сэтгүүл зүйн хамтын ажиллагааг цаашид өөр бусад офшор бүсэд компани байгуулсан улс төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээрийн хамааралтай этгээдүүдийн талаар үргэлжлэн хүрэх болно.